үсийг юу гэдэг вэ? Арьс биш юм уу? Мэдгүй. Мэдгүй нэг улаан хөцөө юм уу? За манай 5 дугаар ингээ Хамгийн амин зөрөгтэй. За би юм болов. Тэмүүлэн баха. Аль нь бол би хэлбэр. за ингээд манай тэргүүн энчээ огт үж байна. За дуусах. Хасаарай. Ой бороо тусчин манайха. Бороо тусцсан уу? Үгүй ээ. Бороо тусаад байна манайха. Тэргүүнээ бороо тусаад штэ. Бороо тусаад штэ. Даалгаврынхаа өнөөдөр 20 хүний бие бүрэлдэхүүнтэй явган алхалт хийхээр болсон байна. Тэгээ явган алхалтын зорилго нь гэвэл бас ингээд бид одоо төвийн салбараас явуулдаг челленжтэй бэлтгэх зорилготойгоор бас дээрээс нь одоо өглөө цэрээд бас ингээд явган алхалтыг шингээсний эрүүл мэндэд авах гэж байгаа нэг хэлбэр. Тэгээд нэмээд бас зүгээр явахгүйгээр явсан замынхаа бас том хогнуудыг түгээд амийнхаа бас ингээд байгаль орчин тойрны нэр оруулахыг бодсон. Тэгээ ер нь бол бид нар явах болгондоо ингээд гэхдээ энэ удаа арай өөр маршрутаар явж байгаа. Тэс харагдаж байна уу? Очиг газар бол тэнд харагдаж байгаа бухан толгой. Бухан толгойн эндээс ерөнхийдөө 5 км-ийн цаана байгаа. Тэгээд бид хэд бас ингээд энүүгээр голынхаа эрэг дагуу ер нь бол жоохон аймгийнхаа хувьд л нэгэн балтаатай замаар явах гэж байгаа юм. Хог цэвэрлэж түнгээ дээрээс нь бас ингээд явгаа алхаад нэмээд бид нэр очиод бас color party хийн. Өөртөө бас нэг дотоодын үйл ажиллагаа гэж явуулж байгаас ингээд бараг 4 зулаад бодсон. Ер нь ингээд хамаг юм ингээд зэрэг хийж зэрэгцүүлээд Орнууд аймаг дах лидер сурагчтай үйл ажиллагаа зохион байгуулад нийт хэдэн жил болж байгаа вэ? 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ 3 жил явуулахдаа ч 3 удаа аялал зохион байгуулсан байна. Одоо 4-р нь юм байна тий. Ер нь шинэ хэлсэгч авах болгондоо яваа аялал зохион байгуулад тэгээ нөгөө дотоодын үйл ажиллагаа гэдэг учраас утгаар тэгээд авч явдаг юм. Тэгээ тэр хүүхэд бас ингээд яваа аялал тэгээд нөгөө хог дөгөл ямар хүн хандж чинь тий. Хандлага ямар юм гэдгийг бас лидер зангийн бас дээрээс нь ингээд ер нь байгаа ямар хүн байгаа. Тэгэл нийгэмдээ ямар хүн байгаа гэдгийг ажигладаг да. Орнууд аймаг дах лидер сурагчтай минь ийм үйл ажиллагаа голчлон хийжсэн гэдэг нэг хэдэн гоё том үйл ажиллагаагаа дурдаач гэвэл бид том үйл ажиллагаа гэвэл амар олон төрөлсөн гэвэл томоожин байгаа. Томоожин авирууд ивент мөн дээрээс оюуны босод давалгаанууд тэгээд одоо бидний ингээд дотоодоо хийдэг нөгөө нэг заншил болсон үйл ажиллагаанууд тэгээд ер нь бол жил болгон эсвэл сар болгон арай өөр юм хийхийг хүсдэг зорддог. Яг нөгөө нэг юм давтаж хийгээл одоо нөгөө нэг дараа нь тэр нь ингээд жоохон уйдахтай болох магадгүй тий. Тийм болохоор ингээд жил болгон бас өөр юм сэдэлт тэрийгээ дараа жилдээ нэг сайжруулж нэг удаад үзчихэл дараа нь тэрийгээ бүр ингээд сайжруулж арай өөр хувилбарыг хийдэг ч юм уу. Тэгэж авах. хоёрын төгөлдөр мэргийн төгс оюун үзэгчдийнхээ төмөн амар амгалан алхах бүхэлд нүүлгүүд бүрхий сонсох зэхэмд бөмбөрцөг дэлхийн анир өмнө бүрэн бүлээх орныхоо бүтээн байгуулалтын сайн содонгоос орчин болгон мэдээ мэдээллийн шинээр хэлбэр санаартанд талуулаад илэрхийлээ. Төсвөрийн төвийн айнуудын төсөв санхүүгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт татварлаар төлөвийн үеийнхтэй адил төлөвлөгөөгөөс төлөвлөгөө төрийн мөнгөний гол бодлогод галуу ялах мэд хашиж гангарах хагарах мэд зэрсэлж байна гэж стратеги төлөвлөлтийн статистикийн төв болоод штатмын зөвлөлийг онцгой гэдэг уламжлалаа. Баярлалаа. За чи доолфоогоос хамгийн идэвхтэй байгаа гишүүн хин гэж бодож байгаа юм. Тэгтээ юу. Манай одоогоор яг нэг л удаа чөлөөтэйгээ манай дэлгүүнийх 12 дугаар ангийн сурагч гэлээ. Айгүй мундаг үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэгээд ер нь бол ингээд үйл ажиллагаа тасалж бол үзээгүй, чөлөө авч ирснээс хэлэхгүйгээр ингээд тасалж үзээгүй. Өнөөдөр хүнддэг шалтгааны улмаас ингээд чөлөө авсан байгаа. За окей. Дараагийн хүн рүү бач. Дараагийн хүн дээр ирлээ. Чи доолфоогоос хамгийн энэ нууц авьяас ихтэй. Ер нь ингээд бүх талын авьяастай хүнийг хин гэж боддог. Төгөлдөр. Чи доолфоогоос юу ном энэ дээр амар хүн ажил. Ер нь хамгийн ингээд
оюуны мэдлэг сайтыг хэн гэж боддог вэ? Толон. За толооноо тодорсон. За тэгвэл толооногоос лидерийн хамгийн айш муутай нь хэн бэ? Номонаа штэ. За ном нь. За чи хамгийн тодорсон. Гэтэ юуг нь хэлэхгүй бичлэгнээс үзээрэй. За чи доолбоос хамгийн хөгжилтэйг нь хэн гэж боддог вэ? Хөвчлээ юу? Тий. Төвлөр, эм төвлөр. За дахиад төгөлдөр сонгогдлоо. Юу ямар ас? Тэрийг чи бичлэгнээс үзээрэй. Чи ингээд доолбоос аюу хамгийн спортлог хэн гэж бодож байна? Би эрэгтэй эмэгтэй нэг юм. За тэг. Хамгийн эрэгтэйгээс бол би Баттүлэг гэж бодож байна. Тэгээд эмэгтэйгээс Туул. За Туул Баттүлэг хоёр сонгогдлоо. За тэгвэл Баттүлгээс асууя л да. Чи лидерээс ингээд хамгийн хөөрхөн айш сантайг нь хэн гэж боддог вэ? Баттүл. Гэрэл гинэ. Данч манай Бат гэрэл байхгүй байгаа. Өөр. Марлж байгаа гэсэн. Марлж байгаа сонгогдлоо. Боо сонгогдсон байгаа хамгийн. Тэрийг бичлэгнээс үзээрэй. Лидерээд хамгийн идэвхтэй чи хэн гэж боддог вэ? Мага. Марлжгаа юу? Мага. Марлжгаа сонгогдлоо. Хамгийн спортлог дээр 2 хүн сонгогдоод тэр хоёроос хамгийн асуусан чинь хамгийн Марлжгаа хоёулаа сонгогдсон байгаа. За тэгэхээр Марлжгаагаас асуулт асууя л да. Жил лидерээс ингээд чи хамгийн хөөрхөн хэн бэ? Хамгийн хөөрхөн ихтэй. За тэгээл. Ихтэйгээс хэм бол манай тэргүүн амир энэ хүн сэтгэллээрээ амир юм бүх юмыг болох гэж үздэг, болохгүй гэж хэлж өрдөө үзээгүй. Тэгээ болох гэж үздэг сэтгэл нь амир таалагддаг надаа. Тэр ч тараа долгойг ингээд өдиалтал авч явж байгаа хаа гэж би боддог. Тэгээ эмэгтэйгээс хэм бол манай тэргүүн надаа аюу хөрхэн санагддаг. Гадаад гоо үзэмжинч тэр татаад гоо үзэмжинч тэр юм бол ингээд байгаагаараа амир өөрийнхөөрөө тэгээд хөөрхөн байж чадна гэдэг чинь амир гоё том авьяас. Тэгээд тэр нь амир таалагддаг. Дараагийн асуугаасаа тэгвэл лидерээс хамгийн ингээд монголжонгоо нь юм бэ? Ер нь Монголда тийм эх оронч. Нарангуй штэ. Окей. Нарангуй хамгийн сонгогдсон байгаа. Юу нэр нь? Тэрийг бичлэгнээс үзээрэй. Лидерээс хамгийн халамжтай нь хэн гэж боддог вэ чи? Мааж штэ, марлжангуй штэ. Мааж юу? Тий. Манай лидерээс ингээд хамгийн их ингээд юмыг амжуулж өгдөг ингээд тэгээ урд гардах бүх юмыг ингээд амжуулаад болгож өгдөг хүнийг чи хэн гэж боддог? Яг одоогоор орж иж байгаа нэр гэх юм бол Ундрал байна. Манай Ундрал ингээд таквондо тэгээд сургууль нь нэлээд оройд хардаг. Тэгээд таквондо хагас битэнсээ өөрийгөө нэлээд завгүй байлгадаг хэмээ долбоогийн ажлыг маш үнэнчээр тэгээд ингээд чөлөө ер нь бол нэг авч үзээгүй дээ манай Ундрал. Тэгээд ингээд бүх зүйл ингээд ард нь манай Ундрал хийждэг. Бэлтгэл ажил юм хүн дээр тийм санхүүж тэгээд ямар ч одоо өөрөө биеэрээ байхгүй ч гэсэндээ яг ингээд санхүүж учраас чинь тодорхой хэмжээний мөнгө төгрөгийн асуудал гарна. Тэгээд тэр үед ингээд манай Ундрал одоо хотод замд явж исэн ч гэсэн яаж игээд сүлжээ оронгууд нь ингээд бусдыгаа ингээд чатан дээр идэвхтэй байдаг ч юм уу ер нь бол айгүй идэвхтэй байдаг. Тийм учраас Ундралыг гэж бодож байна. За баяр. За манай лидерээс тэгвэл хамгийн гардуу уур чадвар сайтай ер нь тийм handmade интернет тиймэрхүү байдаг шүү дээ тий. Гардуутай хүнийг чи хэн гэж боддог вэ? Яг ингэ доолпо дотор юу? Доолпод яг юу үйлдэл хийдгэр нүү эсвэл гадуурны үйлдэл хийдэг нүү? Тий, хамтдаа ер нь тийм гардуу. Яг гарын урд үетэй гэвэл өсөлн юм уу та? Монгол гэдэг хэр. Өснө. Тий. Дараагийн хөвсөн дээр ирлээ. Чи нэг хамгийн надад төрсэн байгаа. Тэрийг бичлэн дээр зүгээрээ. Доолбоос хамгийн стайлыг нь ингэж боддог бай. Стайл. Манай том намын болов. Том нам юу? Аха. Даанч том нам ярээгүй. Заруу. Өнөөдрийн байдлаар дүгнжгүй. Тий. Манай Ундрал Хамгийн лидерээс ингэж чамтай ярилцаад тухтай байдаг юм бэ. Хамгийн яриан ч юм уу. Нанда эрдэнэ. Яагаад? Бит хоёр бол нилээ юм ярьж явлаа л да. Би нэг юм ойлголоо. Юу ярьсан? Юу ярьсан? За ястай зөндөө юм ярьсан. Нанда эрдэнэ. За чи тэгвэл хамгийн стилийг нь хэн гэж бодож байна? за номонаа эсвэл эмүүж. Тэр хоёрыг юм. Лидерээс хамгийн хөгжлийн хэн бэ? Эсвэл Смэлэг үү? Та гурав гэдэг нь хой. Явж татах шүү. I can't be your love. Look is too trivial for you now. Нэгдүгээр баг Нонг. Миринда ундаа байна. Кейк. Эзэмчгэр.
Chips. Баярлаа. За манай хоёрдугаар баг. За цэнхэр өнгөтэй байгаа. За ингээ харуул. За манайх ингээд ундаа байна, ус байна, чипс байна. За тэгээд ингээ Oreo, ийм хөпперонод байна. За тэгээд жижигхэн зам чипс гинэ бичэнүүд байна. Ийм хөө сайхан гой бүтэн цэнхэр баг байна. Химтэй баг нэ. Манайх 3 дугаар баг. Тэгээ манай авсан болохоор оранж. Тэгээд 3 өглөө уулзчихад нэг чипс. Тэгээд ер нь оранж өнгөтэй баг ундаа баг бэдгүй юм билээ. Тэгээд манай байсан дэлгүүрт энэ л лээсэн. Тэгээд нэг авсан. Тэгээд ийм өрөл байна. Ийм төөгийн өгсөн нэг мандарин байна. Тэгээд нэг самар байна. Тэгээд 2 чихэр байна. Тэгээд ер нь болоо доо. Манайх 4-р баг. Тэгээ бид нар болохоор ийм 5 юм авчирсан. Тэгээ нэг нь болохоор ийм чихэр, тэгээд ийм самар, тэгээд ийм одоо бичэн, тэгээд ундаа, тэгээд ороостай. Цог ийм гоо шаранхтай. Манайх 5 дугаар байгаа. Тэгээ бид хоёр улаан авсан. The chips ундаа лэлгэнтэй. Тэгээд гоё choco pie авсан. Тэгээд энэ олоолаа бичэн. Тэгээд энэ амар гоё амттай. За. Одоо тэгэхээр манай баг бол нийт ягаа. Чихэр бичэн байх болов гэ тэгээд усан үзэн авчирсан. Тэгээд бичэн тэгээд гингрүү самар тэгээд фанта авчирсан байна бидэд.